Эрдэнэт хотын өдрийг огцсон арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү өдрийн хүрээнд шинжлэх ухаан технологийн паркаас хэвлэлийн баг хурал илээ. Уг хэвлэлийн баг хурлаар гарааны үйлдвэрлэл 2018 төслийг тус байгууллага эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Учир нь тус байгууллага энэ жил татврын дараах ашиг 140 сая төгрөгийг өөрийн насандаа төлөвлөсөн байгаа юм а. Тиймээс уг төсвөр хүүгүү, барьцаагүй 24 сарын хугацаатай зээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бичил бизнес эрхлэгчдтэй болохоор болсон байна. Дижитал явж байгаа ийм хөрөнгө оруулалт хамгийн өндөр. 3 удаагийн одоо засгийн газар төрийн албан хэмжээнд явж. Энийг бол тайвшруулж игээр уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагсан хот бол Эрдэнэт хот. Тэр утгаараа эдийн засгийн хувьд одоо уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрээс тодорхой хэмжээний хамааралтай байдгийг та бүхэн бол ойлгож байгаа. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр маань 60 орчим жилийн одоо насжилттай байхаар одоо геологийн дүгнэлтүүд нь гарчихсан. Цаашлаад нэг 60 жилийн хугацаанд ажиллах боломж олцоотой байна гэж үзэж байгаа. Энэ 60 жилийн хугацаанаас цааш Эрдэнэт хот яаж ажиллаж байгаа тухай гэдэг асуудлыг бид хүн одооноос бодож төлөвлөж гаргаж ирэх ёстой гэж үзсэн. Тэр утгаараа бид нар одоо манай ПЭШ доктор инкуераар ахлуулсан шинжлэх ухааны технологийн паркийг байгуулад 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ парк маань үндсэндээ бол энэ урт хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээний эдийн засаг болон хүний нөөцийн потенциалыг бий болгох тал дээр шинэ технологи, инновац хөгжүүлэх талаар одоо ажиллах ёстой юм аа. Ингэж бас ажиллаж чадсан. Ямар ч байсан 1 жилийн дотор сайн чанарын ангийн электрод үйлдвэрлэх энэ үйл явц маань амжилттай болж эхний ээлжинд бид хүн уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг бас хангаж чадсан байгаа. Энэ бас уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн маань бас удирдлагууд бас холбогдох хүмүүст одоо нийт эрдэнэчүүдийн өмнөөс энэ Эрдэнэт хотын үйлдвэрийг холбож баярлалаа гэж хэлэх зүйтэй хаа гэж бодож байна. Мэдээж энэ гангийн электродын үйлдвэрээ зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг хангах биш, илүүтэй Монгол улсын одоо зах зээлд ажиллах, цаашлаад одоо олон улсын зах зээлд ажиллах боломж олцоо гэдэг хүн бас үс шатаагаар судлаж хэрэгжүүлэн ажиллах болно гэдэг хэлье. Өнгөрсөн жил бид бүхэн 140 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ электродын үйлдвэр маань. Мэдээж одоо 4 төсөл хэрэгжиж байгаа гэж манай инкур захил хэллээ. Энэ 4 төслөөс жил болгон тодорхой хэмжээний ашиг төвлөрнө. Энэ мөнгийг бид бүхэн иргэдэд хуваалцах юм бол үйлдвэрлэл эрхлэх гээд эдийн засгийн одоо чадамж муутай байгаа. Банкны тодорхой шалгуурт унчгаад байдаг иргэдэд олгохоор шийдвэрлсэн байна. Тэр нь бол хүүгүй хэлбэрээр зохион байгуулалтанд орж явах хэрэгтэй маа. Ингэснээрээ бид бүхэн өрхийн бизнес эрхэлж байгаа, бишил бизнес эрхэлж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээгээр дэмжих ийм боломж олцоо бүрдэж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр Эрдэнэт хотын өдрийг ухтан шинжлэх ухаан технологийн паркаас эрдэнэчүүдэд нэгэн бэлгийг өнөөдөр задлалаа. Энэхүү бэлгийн талаар. За Эрдэнэт хот байгуулагдсан энэ сайхан өдөр бид бүхэн бас үйл ажиллагааныхаа бахан ч гэсэн ихний үр дүн хараад бол байж байна. Тэгээ энэ жил ажилласан одоо тодорхой хэмжээний үйл ажиллагааныхаа үр дүндээ бас тодорхой хэмжээний одоо орлого төвлөрүүлээ ажиллалаа. За эдгээрээсээ одоо аймаг орон нутгийн удирдлагуудын шийдвэр за мөн өөрийн хуулийн этгээдийн төлөөлөл зорилготой зөвлөлийн шийдвэрээр гарааны үйлдвэрлэл 2018 гэсэн төслийг өнөөдөр нээж үйл ажиллагааг эхлүүлж байна. Энийгээ бас мөн байгууллагын зүгээс Эрдэнэт хотын өдөрт зориулсан ажил гэж үзэх юм бол зохион байгуулж бэлтгэл ажлыг бол хангалаа. За энэ ажил бол өөрөө ерөөсөө өрхийн болон бичил за түүнээс агсан төвчний, дунд төвчний, инновац гэсэн мэдлэг гэсэн үйлдвэрлэлийг зөвхөн үйлдвэрлэх гэсэн зүйлийг бий болгоход бид бүхэн бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх, тодорхой хэмжээнд иргэдтэйгээ инженер техникийн ажилтнуудтайгаа судлаачдтайгаа үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажиллах гэсэн энэ ажлыг бол эхлүүлээ явж байна. Тэр цаашлаад энэ хөдөлсөл маань хэрхэн ямар үе дамжлагаар хэрэгжих гэж байгаа юм. За төсөл бол үндсэндээ яг одоо зохион байгуулалтын хувьд 2 жилийн хугацаатай 24 сарын төлөвлөгөө гаргасан байгаа. За эхний сар төсөл одоо сонгон шалгаруулалт нь хүлээж авах. Дараагийн сар дээр төслөрүүлсэн иргэд одоо хөдөлмөрчдийнхаа төслийн боловсруулалтын дээр төсөл хэрхэн бичвүү яах вэ гэсэн дээр чадваржуулах сургалтууд хамруулна. За ингээд сонгон шалгаруулалт хийгдээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт бол хийгдээ явагдана. Инновацийн болон мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийн одоо тэр төсөлд бол шинжлэх ухааны технологийн парк өөрийн орлогоос хөрөнгө оруулалт хийгээд хамтарсан одоо
хязгаарлалтанд хариуцлагатай компани байгуулахаар шийдвэрлсэн байна. За тэгэхээр энэ төсөл зохион байгуулалтын хувьд 2 жил явах боловч тухайн үүссэн үйлдвэрлэлийн нэгж одоо манай байгууллагын оруулсан хамтарсан компанид бол хэдэн 10 жилийн настай ажиллана гэдэг бол ихтгэл найдвартай байгаа. Бичил болон өрхийн бизнес эрхлэгчтэй оруулсан хөрөнгө оруулалт бол үндсэн 24 сарын хугацаанд буцаагаад татан төвлөрүүлэх тиймэрхүү ажлууд явна. Цаашлаа шинжилгээ ухаан технологийн банк ямар хөө ажил хийж байгаа юм болоо эх онд. За эх онд бол одоо бид бүхэн байгуулагдаад 2 жил боллоо. Бас түрүүн бас би хэлсэн нэлээд олон зах зээл дээр ажиллаж бид бүхэн. Үйлдвэрлэл дээр ажиллаж байна, үйлчлэгийн дээр ажиллаж байна, сургалтын дээр ажиллаж байна. Мөн одоо судалгаан дээр ажиллаж байна. Тэгэхээр бас манай байгууллага өөрөө төрийн өмчт байгууллага учраас бас энэ төрийн хууль тогтоомж, төрийн байгууллагын одоо олон асуудал ингээд энэ бүх зүйлийг одоо олон зах зээл дээр ажиллаад энэ хуулийг итгээд хөл дээрээ тогтоод болсон хүчний нөөцтэй болоо тодорхой хугацаанд зарцуулагдсан. Ер нь аливаа үйлдвэрлэл эрхлэхэд нэг 2 жил бүтээгдэхүүн нотгшуулах таниулах хугацаа гэж байдаг. Тэгэхээр бид бүхэн одооноос үр дүндээ хүрч эхэлж байна. За 2019 он бол бидний хувьд бол маш том одоо нэгэнт хөл дээр гараад ирсэн хуулийг итгээд нэгэнт одоо нөөц боломжоо бүрдүүлсэн учраас илүү хурдтайгаар илүү одоо цаашаа явна. За хамгийн ойрын зорилт бол ер нь химийн болон материалын технологи дээр суурилсан үйлдвэрлэлүүд өөрийн бүрэлдэхүүн болон бусдын одоо үйлдвэрлэлийг боожуулах чиглэлээр бол нэлээд олон ажил төлөвлөсөн байгаа. Эдгээр бол ажлууд бол ер нь 2019 онд үр дүнд хүрээд бол явна. Тэгэхээр шууд газар дээр шийдчихэл байгаа гэдэг тийм байдлаар өөрөөр дараагийн бизнесийг яагаад хөлтөөр